Энэ нэрээ бас маш олон иргэд яг энэ асуудлаар ханддаг юм аа. Тэг яадгүй хөр нэг байрыг 4-5 онд ингээд зарчихсан. За мөн дээрэс нь одоо метр квадратын хувь зөрүүтэй. За зураг харуулахдаа бол их гой зураг харуулна. За яг байшин бариад босоод ирэнгүүт нь цонхыг хаагаад ингээд бүр нэг юм ширэнгөө ой шиг юм хүртэл ингээд хийчдэгээс ахуулаад зөвхөн одоо энэ мөнгө өгж алдахаас гадна тэр хүн өөрөө анх гэрээ хийхдээ тэр зураг төсөл юм нь одоо хэд ч өөрчлөгддөг. Ийм зүйл маш их байна. Тэгэхээр энэ тал дээр манай одоо барилга бот байгуулалтын яамныхан маань энэ анхны зургийг өөрчилдөг асуудал. За нөгөө талаас нь тэр иргэн тэр орчинд ийм байрууд баригдахаар төлөвлөгдсөн гэдэг юм ин одоо ил тод хардаг. Нээлттэй байдаг, хэрэглэгч нарт нь анхааруулж өгдөг. Ийм зүйл одоо байж болох уу? Ер нь одоо тэгдэггүй. Ер нь яагаад тэгдэггүй юм бэ? Яг нэгнийгөө хэлэхэд одоо зарим манай яарамгийг одоо бол тийм болчихно гэж юусоо бодоагүй шүү дээ бас. Эргээд одоо маш олон барилгууд гэдэг. Энээс бол ингээд цонхыг ингээд хаагаад дараагийн барилгууд нь баригдаад явчихдаг. Дээрээс нь бүртгэл хийхэд яг банкуд бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний их усүр дутж байгаа учраас банкас зээл авахд үл хөдлөх буюу бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байгаа нь бол одоо нэг талаар бол бас харахгүй. Гэхдээ нөгөө талаараа энэ чинь буруу талаар нь ашиглаад маш олон иргэдэг одоо ингээд заллаад сүүлдээ мөнгө олж авал тэр юу хүү алданг бол дүүрсэн. 4-5 жил явна. Дараа нь шүүхийн шийдвэр дээр удна. Тэгээ нөгөө иргэн нь болохоор тэр хохироосон хүн болохоор ингээд сул чөлөөтэй дахиад идэг. Тийм учраас одоо яг хохирчсан байж байгаа иргэдийн шүүхийн шийдвэр дээр бас маш их уддаг. Яг энэ дээр одоо ял зэм авсан хичнээн хүн байгаа вэ гэдгийг бас тодруулж асуумаар байна. За мөн дээрэс нь одоо иргэд ингээд шинээр одоо орох гэж байгаа, захиалгах гэж байгаа байруудын тэр захим үндэстэй юм бол ороод миний энэ барилгын байшингийн дугаар дээр байгаа одоо байрыг хахад өөр хүн зарсан байна уу, барьцаанд байна уу, юу байна уу гэдэг нь энийг ил тод болгочиход энэ юу нь болдгоо юм бэ? Энийг одоо хянан шалгадаг. Нөө хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах субъект гэдэг зүйл энэ барилга захиалагчийн юм дээр байна уу? Яг нэнийг хэлэхэд бол нэг байрны хотхон хүмүүс нь сүулдэ хотхон ашиглалтанд орсны дараа тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу, тэдэнд хөргөнч дутуу, тэнд ч одоо зогсоол газар нь иргэдийнх биш. Байрныхын зогсоолууд нь хүртэл одоо өөр хүмүүсийн хотор болчихсон гэдэг энэ гомдол ерөөсөө тасарддаг. Тэгэхээр энийг одоо цэгцлэхэд яг юу нь болдгоо юм бэ? Энэ тал дээр манай одоо барилга бот байгуулалтын яамныхан төлөвлөж байгаа одоо саяны хууль зүйн сайдын хэлж байгаа ийм хуулиуд байна гэдэг дээр барилгын яамныхан өөрсдөө яг юу гэж бодд юм бэ? За барилгын яам, салбарын яам бодлого гаргаж авах ёстой яам. Юу хийж гинэ гэж чинь 3 номерын микрофон өгье. Нэр албан тушаалаа хэлээд хариултаа хэлээрэй. За баярлалаа. Хот байгуулалт барилга урьдчилан яамны хэлтсийн дарга Батцорог. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За нэг байрыг олон хүнд зарж байгаа метр квадратын зөрчлийн асуудлууд гээд олон асуудлууд байгаа. Эдгээр асуудлуудыг бас шийдэх хүрээнд бол хууль зүйн дээргийн сайдын одоо энэ боловсруул санаачлан боловсруулж байгаа газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдан барилгын тухай хууль, орон сууцлалтын тухай хууль, орон сууцлалын дундын өмчлөлийн тухай хууль гэх зэрэг хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулж байгаа. Тэр өөрчлөлт орж байгаа хуулийн одоо зохицуултан дээр яг таны саяны хэлсэн одоо бид нэр энэ барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүрмийг бол засгийн газрын хуралдаанаар батлуулсан. За 2026 оны 3 дахь сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. За энэ хэрэгжиж эхэлж байгаа магадлалын дүрмээр бол загвар зураг, их загвар зураг, ажлын зураг гэсэн ийм 3 үе шаттай баримтчгууд байхаар болж байна. За эндээс мэдээлэл нэмж өгч байгаа санаа нь бол за заавал ажлын зураг дээр магадлал хийхгүй байх юм хуулийн зохицуулалт оруулж өгч байгаа. Их загвар зураг дээр магадлал хийх боломжийг олгосон. За ингэснээр бол нөгөө барилгын компаниуд маань зураг төсөл дээр хугацаа алдахгүй байх. За мөн төслийн минь хэрэгжилтийн хугацаа саадахгүй байх энэ зохицуултыг хийсэн. За энэ их загвар зураг одоо хувийн хвшлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих энэ төсөлд их загвар зурагт магадлал хийхээс өмнө за саяны мэдний хэлээд байгаа тухайн одоо төслийнхоо
барилгуудыг дугаарлах, айлуудаа дугаарлах, метрик квадратыг хөдлөхгүй байх энэ зохицуултуудыг одоо урбан цэгцэм гэсэн мэдээллийн систем рүү шивээд за энэ зураг төсөл батлагдсанаас хойш энэ одоо айлын тоод метр квадрат за тэгээ айл хоорондын талбай одоо метр квадрат энд өөрчлөгдөхгүй байхын зохицуултуудыг бол уялдуулж хийж байгаа. Ингэснээрээ болвол тухайн одоо барилгын ажлыг эхлүүлэх өргөжлөлт зөвшөөрөл авснаас хойш энэ зохицуултын дээр ямар зургийн нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн ийм зохицуулт явагдаж байгаа. Тэгэхгүй болохоор одоо батлагдсан зураг төслийнхаа дараа одоо айлуудынхаа тоотыг бол өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч компаниуд өөрсдөө өгж байгаа. Манай хаягжуулалтын тухай хуулийн хүрээнд бол хаягжуулалтын систем тухайн барилга дээрээ дугаар өгөөд цаашаага одоо айлуудынхаа тоотын дугаарыг өгөхгүй ийм зохицуулалттай мэлээ. Тэгэхээр бид нар цаашдаа энэ хаягжуулалтынхаа системтэйгээ энэ айлуудын дугааруудыг уялдуулах за мөн тэр урбан говимэн рүү мэдээллүүдээ оруулснаар одоо улсын бүртгэл бусад холбогдох төрийн байгууллагууд мэдээллүүдээ солилцох за цаашлаад одоо захиалагч төсөл хэрэгжүүлэгч иргэн хоёр хоорондоо гэрээ байгуулад нотрот төр очиход нотрот төр тухайн одоо А байрны нэг тоотыг одоо захиалгын гэрээ хийсэн болвол тэр мэн энэ дундын мэдээллийн сан дээр бүртгэгддэг. За нөгөө талаасаа цахим системээр иргэд мэн бол тухайн барилгын одоо зөвшөөрлүүдэнд одоо ямар нэг асуудалтай байна уу гэдгийг цаашлаад харах ийм нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр хамтраад ажиллаж байгаа. Баярлалаа. Эрдэнэт гишүүн тодруулъя. Маш энгийн жирийн иргэн байр захиалгах гэж байгаа хүн. Энэ байрны тэдэн тоот нь өөр ямар нэгэн банк санхүүгийн байгууллага болон бусад хүмүүс барьцаагүй. Өөр хүнд давхар одоо захиалгадаагүй. За мөн магадгүй заавал иргэн өөрөө тэр гэрээ байгуулсан бол түүний одоо хууль эрх зүйн мэдлэгтэй мэдлэггүй маш олон хүн байгаа шүү дээ. Заавал бүртгэдэг. Тэгжээж тэр дансны гүйлгээ мөнгө төгрөгнийхний асуудал шийдэгддэг ийм хийчих асуудал байгаа юу гэдгийг асуусан. За хоёрдугаар улсын бүртгэлээс асуумаар байна. 150 м квадрат 100 м квадрат байрууд байна. Моргжийн зээл авцсан. Бүртгэлийн аваад үзэхэр гэрчлэгэн дээр нь 79 м квадрат гэж тавьчихсан. Яагаад ийм зүйл хийгээд идэв? Эний чинь цаана яаж ийм нөхөр зорилтод бүлгийн маш олон иргэд тэр 60 70 40 50 м квадрат байр авах гэж байгаа хүмүүс моргжийн зээл олдохгүй байж хахад банкуд нь манай банкнаас зээлсэн ийм төслөөс зээл авал моргжийн зээлд хамруулж өгнө гэдэг улсын бүртгэл тэрийг 79 м квадрат За улсын бүртгэл хариулах уу? За хууль зүйн сайд хууль эрх зүйн орчны талаар хариулдаг. Дараа нь улсын бүртгэл тэр асуултанд хариулаарай Эрдэнэт гишүүний. За баярлалаа. Эрдэнэт гишүүн яг гол асуултыг өндөд байгаамаа. Хэрвээ иргэдэд тухайн одоо захиалж байгаа байр нь өөрийнх нь захиалж байгаа байр нь ямар нэгэн банк санхүүгийн байгууллагад 3 дахь этгээдэд барьцаалагдсан байшгүй гэдгийг иргэн хүн мэдэх юм бол тэр байрыг захиалах эрсдлээ иргэн өөрөө хүлээх гэдэг юм. Энэ юу хэлж ийнөхөр тэр эрсдлээ сэргийлэх боломжийг иргэнд нь өгөх тухай яриад байгаа юм. За энийг бол улсын бүртгэлийн багц хуулийг 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэх үед яг ярьсан. Яг энэ асуудлыг. Өөрөөр хэлбэл тэр барьцаалбар мэдээллийн бүхэлд нь нээлттэй болгоё. Бүртгэлийн мэдээллийг 3 түвшинд ангилж байгаа. Нээлттэй мэдээлэл, хязгаарлагдмал мэдээлэл, хаалттай мэдээлэл гэж. За нээлттэй мэдээлэл гэдэг бол өөрийнх нь зөвшөөрлийг авахгүйгээр олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа энэ мэдээлэл. Нэмэлтээр юм байна тийм үү? За яах вэ? Харин тий 1 минут хариулж байгаа болохоор ч яах вэ? За 1 минут нэмэлтээр хууль зүйн сайдын микрофон. Тэгээ бид нар энэ барьцаалбарын мэдээллийг бол хязгаарлагдмал мэдээлэл гэдэг ангилалд оруулсан. Өөрөөр хэлбэл яагаад тэгэхээр тухайн хүний гэр хаяг ийм мэдээлэл гарах гэдэг байхгүй юу? Тэгэхээр таныг одоо хаана амьдардаг вэ гэдэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болохоор хаягийн мэдээлэл болчиход байгаа. Барьцаалбарын мэдээлэл чинь. Тийм учраас өөрийнх нь зөвшөөрлөөр гэдэг хязгаарлагдмал ангилалд оруулсан юм. Хоёрдугаарт энэ мэдээллийг иргэд одоо би бүх иргэдэд хандж байгаа. Та ямар нэгэн байр худалдаж авах захиалах гэж байгаа болвол та нотариатаас энэ мэдээллийг авч болно шүү. Нотариатаар очиод
Миний энэ захиалгаж байгаа барьцаал өөр хүнд барьцаалагдсан байна уу гэдэг мэдээллийг натраад шууд дундын мэдээллийн сангаас ороод иргэнд хэлэхээр бид бүртгэлийн багцуулаа хуульчлаад яваад байгаа юм. Энийг иргэд сайн мэддэг учраас нотариотоос энийг асууж мэддэг. Ингээд давхар охироод байдаг ийм эрсдэл гарна. За 78 улсын бүртгэлийн газар. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга даван юм. За орон сууцны нийтийн зорилттой орон сууцны хэмжээ өөрчилж, ипотекийн зээл, моргинжийн зээлд хамруулдаг асуудлууд бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэл хөдлөх тухай асуудал байна. За орон сууцны барилгын анхны зураг төсөл буюу магадлалын итгэмжлэгдсэн зураг төсөл, дээрээс нь ирэх бүхий хэмжилтийн компани дахин хэмжилт хийсэн үнэлгээ дүгнэлтийг үндэслэн улсын үйл хөдлөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж бүртгэдэг нотлох баримтыг үндэслэж. За ашиг сонирхлын болон гэмтэргийн шинжтэй бүртгэлийн асуудлуудыг бол хууль эрхлэлтийн байгууллагууд шийдвэрлэдэг байгаа. Гэхдээ ийм бүртгэл улсын бүртгэл дээр бол мэдээллийн санд бол авагддаггүй. За улсын бүртгэл бол түрүүний хэлснээр орон сууцны хэмжээг бол хэмжилтийн компанийн дүгнэлт, анхны магадлалын итгэмжлэгдсэн зураг, за дээрэс нь улсын комиссийн үйл. За Эрдэнэт гишүүн тодруулъя. Тэгэхээр энийг манайх идэггүй гэхээр одоо улсын бүртгэл нь барилгын магадлалын итгэмжилсэн нэг хувийн компани магадлалын итгэмжлэг үндэслэл бүртгэл хийдэм байж тийм үү. Тэгэхээр магадгүй одоо бидний зорилт бүлэг моргижийн зээлийг зорилтод дундаж улам бага гаргалтай иргэдэд хүргэе гэхээр энэ хөтөлбөрч нь хүрэхгүй ингээд болцоод байгаа маа. Тийм учраас энийг одоо тэр энэ гэхгүйгээр давхар нэгтэлдэг, шалгадаг. Энд чинь цаана ашиг сонирхол байгаа шүү дээ. 150 м-ийн 120 м-ийн хавдраатыг 70 суулгаад бүртгэхэд байна гэдэг чинь. Тийм учраас энэ цаана ийм одоо сөрөг үр дагавар гараад байгаа учраас би энэ тал дээр л одоо улсын бүртгэл маань давхар анхаарал хандуулж тэр хууль эрх зүйн хувьд нь өөрчлөлт юм оруулахгүй болохгүй байна гэж л талаас нь хэлэх гээд байгаа учраас энийг асуусан. За саналаа ерөнхийдөө хэлчлээ тий. За Батулзын